Хэдхэн хоногийн өмнө Москва хорооллын орон сууцны барилгын өнгөлгөөний тоосго нурж унсан азар бага насны хүүхэд болон иргэд бэртэж гэмтээгүй юм а. Энэ мэдээлэл цацагтаад удаагүй байхад гүйцэд ашиглалтанд ороогүй байгаа цагаан хуаран хотхон буян тухайны хорооллын пассатны шавар нурж унсан явдал араараасаа гарлаа. Зураг төслийн байгууллага маань бол яг зураг төслийн дагуу баригдаж байна уу? За стандарт шаардлагын оронд нийцсэн материалаар барилга байгууламжаа барьж гинүү гэдгийг бол одоо бас хянаж шалгадаг байгаа. За сүүлийн үед бол яг одоо өчигдрийн 4 сарын 8-ны мэдээлэл Москва оруулалтын одоо гадна бусаад хуурч унсан энэ асуудал гарч байгаа. Тухайн үед бол авсан комиссман л одоо тэрэн дээр бол бас дутуу ажилласан байгаа нь харагдаад байна л да. Энэтхэг улсад чанаргүй барилга нурснаас болж хэдэн зуун мянган хүн амнасаа алддаг. Хуулиндаа барилгын гүйцэтгэлийг хийсэн компани 3 жилийн ашиглалтыг хариуцгаар заасан байдаг. Гэтэл 3 жилийн хугацаа дуусмагц тэр барилга өөрсдөд нь падгүй болж хувирдаг гэдгийг их сурвалжууд хэллээ. Иймээс барилга цаашид яах вэ? Ашиглалт аюулгүй байдлыг хэн хариуцах вэ гэдг нь тодорхойгүй болдог гэлээ. Үйлдвэрлэл явуулж байгаа компаниуд нь тодорхой зардал гаргаад хүмүүстэй тань мэдүүлэх өшөөлөөр нь ажилтаа мэрэгшүүлэх шаардлагатай. Тэгэхгүй зүгээр нэг баахан нөгөө би чадна гэж ярьдаг шүү дээ. Би чадны залуучууд хямд үнээр гэрээ тохироод авцраад барилга дээр ажилласанаас болж энэ аваар бас их гарч байгаа. Хоёр тодорхой хэмжээний төсөв мөнгийг манай барилга босролтын компаниуд бас энэ зарцуулж сурах хэрэгтэй. Москва хорооллын барилгын хувьд Оросын холбооны улсын Зарубежстрой нээлттэй хувьцаат нийгэмлэгийн захиалгаар Зарубежстрой в Монголия компани барьсан гэдэг ерөнхий зураг төслийг Тамирын шугуу хариуцлагатай хувьцаат компани хариуцсан. Харин дотоодын компаниудын тусгай зөвшөөрөл хэдийн дуусаж гадаадын компаниуд нь Монголоос алгуулснаар хариуцлага хүлээх эзэнгүй болжээ.